За сайн бацхан уу, холынгийн мэрэгэн дээр таймсагт тавтаа мэрэлнэ. За өнөөдөр уламжлалт 7 хоногийн хамрыг хээ 6 сарын 8-наас 14-ний хооронд одоо ямар хөө 7 хоног болох вэ гэсэн ийм утгатай мэрэг хээ. Ингээд урдын адил 3 сонголттой 1 2 3. За энэ одоо зураас нь тоогоор сонголт ээж болно. Амуу одоо картаар сонголт ээж болно шүү. Сайн харж байгаа сэтгэлчин татгатаад байгаа, нүдшин татгатаад байгаа карта сонгороо. За ингээд сонголтоо хийж явах завсаар одоо надад дансаар болон YouTube-ийн супер танксаар хандив өргөсөн, одоо мөнгө хандив өргөсөн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Одоо та бүхний одоо надад өгсөн мөнгө хандив маш их надад одоо дараагийн бичлэгийг хийхэд аюу том одоо сэтгэлийн дэм болж байгаа шүү гэж хэлье. Үнэхээр маш их баярлалаа. Муу одоо надтай холбогдох төсөлтэй хүмүүс ах бол миний Facebook, Instagram, Facebook-ийн мессенжер, Instagram-ийн бас мессенжерээр надтай холбогдож байна шүү. За ингээд сонголтоо хийсэн бол ингээд эхлэе. Мөн бас нэг хэлэх юм байна. Одоо миний бичлэгүүдийг бүр одоо 2-3 жилийн өмнөх тиймэрхүү бичлэгүүдийг бол яг одоо цаг дээр бол таруулаад үзэж олно шүү. Хаяа нөгөө комментэн дээр бичсэн байлээ. Одоо дээрийн бичлэгийг чинь ахиж одоо үзэж болт юм уу гэд. Тийм болно. Яг одоогийн өөрийнхөө байдалд тохируулаад үзэж болно шүү. За ингээд мэргийг эхлэе. За ингээд 1 2 3 гэсэн юм дараалал явна. За 2-ын 2-ыг ишин төр тавьчих. За ингээд одоо 1-р карт тийм 6 сарын 8-наас 14-ний хооронд ямар хөтлөн болох вэ? За түр ингээд тавьчих. За бүх картуудаа нэгдсэн. За ийм карт гарч ирсэн байна. За хамгийн ихний картаар 1-р картыг сонгосон маань энэ 7 хоногт юу чухал болох вэ? Энэ 7 хоногт юу чухал болох 7 хоног гэхлээр зэрэг тийм зүүн сайн гоо сонсож байгаа хүүхдээ байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ 7 хоногт болохоор зэрэг та одоо зүүн сайн болон өөрийнхөө одоо дээд юу гэдэг одоо өөрийн дээд ухамсарын тэр өдөртөвчийг ингээд сонсох хичээж байгаа юм шиг те юм картай. Тэгэхээр зэрэг өөрийнхөө зүүн савн дээд ухамсар ингээд нэг танд ингээд харснаас нь тэнгэрүүд чинь ингээд чиглүүлэг өгч юм шиг тэрийг айгу сонсоход тийм бэлэн байх одоо гэдэг юм эсвэл ингээд гадаад ертөнцийн те одоо гадна талаас ирэх тэр ертөнцийн шуугаан те тиймэрхүү юмыг одоо түр ингэж хаагаад яг зөвхөн өөртөө байх тий хүмүүсийн янз бүрийн зөвлөгөө одоо түр хаагаад яг өөрийнхөө зүүн савндаа итгэх энэ тий өөрийнхөө одоо дотрыг илүү их чагнах сонсох өөртөө тий ганцаараа тий байх гэх мэтчлээ яг өөртөө байх тий тэр зүйл аяг чухал болно гинэ. Одоо ямар нэгэн зүйлийн хариултыг гаднаас биш тий өөрийнхөө дотроос хайх тий өөртөө байх, тий өөртөө ярилцах, тий өөрийнхөө одоо дотоод дуу хоолойг сонсох тэр зүйл энэ 7 хоногт яагаад ч маяг чухал болно гэж гарч байна. За тэгээд 1-р карт сонгосон маань энэ 7 хоногийн уур амьсгал дээр юм гоё цагнууд гарчсан. Маш олон янзын цаг тий. Цагны одоо араа тэр ингээд бүр араа мараа ингээд таарад ингээд яваад байгаа юм шиг ийм уур амьсгалтай картай. Тэгэхээр энэ 7 хоногийн уур амьсгал гэх юм бол ер нь бол нэг тийм амьдралын ямар нэгэн нэг тийм том мөчлөг, ямар нэгэн зүйлийн тохироо бүрэлдэх тий, ямар нэгэн одоо араа юм ингээд таарад эхлэх тий, хөдлөөд эхлэх тийм механик араа ингээд таарад эхлэх тийм карт байгаа байхгүй. Тиймэрхүү уур амьсгал бол байна. Тэгэхээр зэрэг цагны энэ олон араа шүтнүүд нэг нэгээрээ хөдлөөд тий эрчим хүчний хувьд ингээ бүх зүйл яг цагтаа одоо
тохироонд бүрлдэж ийн гэсэн нэг тийм уур амьсгалыг тийм заагаад байгаа хгүй энэ карт. Тийм болохоор зэрэг таны магадгүй одоо энэ 7 хоногт ямар нэгэн хүлээсэн хариучин ирэх ч юм уу эсвэл яг нэг одоо нэг зүйл яг цагтаа тохирсон цагтаа тий одоо тохироо нь бүрлдэх тийм уур амьсгалын тэгэхээр зэрэг одоо яг л хувь тавилан зөв цагтаа зөв газараа өөрөө аяндаа өрнөх тиймэрхүү нэг одоо уур амьсгал байна. Яг л ийм л юм болох л байсан гэдэг ч юм уу цагийн цагтаа өрнөх нэг тийм уур амьсгал зааж байна. Тэгэхээр магадгүй ямар нэгэн яг зөв цагтаа зөв юм өөрөө аяндаа тань дээр орж ирэхтэй. Тийм уур амьсгал байна. Ямарчсан нэг тиймэрхүү санагдаж байна. За тэгээд одоо үйл явдлын 3 картаар авсан байна. Ямар үйл явдлууд 7 хоног болох вэ гэхээр зэрэг ингээл бүх юм дэлгэрэл энэ юмхтэй айгүй гоё болоод байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг ямар нэгэн одоо энэ юмхтэй бие мах бодит дээр нэлээд анхаарч байгаа юм шиг карта. Тэгэхээр таны бие мах бодит ч юм эсвэл сэтгэл санааны эдгэрэлт болно гинэ энэ 7 хоногт. Тийм бие мах бол сэтгэл санааны нэг ингээд та ингээд залуужаад байгаа юм шиг дэлгэрээд цэцгэлээд байгаа юм шиг нэг тийм гоё одоо эдгэрэл мэдэгдэх юм байна танд. Тэгээ ингээд энэ зурнаас нарах юм бол одоо ягаан цэцэгсүү дэлгэрэл ногоон дэвсгэртэй ингээд энэ нэмэгтэй айгу баяр хөөртөө тийм төрх байна. Тэгэхээр зэрэг ямар нэгэн бие махбодын нөхөн сэргэлтийг харуулж иж магадгүй мөн одоо өмнө нь та нэлийн ядарсан стресстэй тийм байсан бол одоо таны бие сэтгэл зүрхчин одоо тэрүүлжээд эрч хүчээр дүүрч залуучих нэг тиймэрхүү одоо үйл явдал байна. Тэгэхээр та магадгүй гоо сайхандаа орох ч юм уу өөрийнхөө дуртай зүйлээ хийх ч юм уу одоо таашаал авах ч юм уу нэг тиймэрхүү үйл явдлууд болж магадгүй байна. За тэгчээ дараагийн карт харах юм бол одоо таны ингэх бах тийх бах гэл аюун ингээл бэлдээл хаширлал ингээл бэлдээл юу гэдэг тэгжсэн зүйл шал өөрөөр эргэнэ гинэ. Тэгэхээр зэрэг одоо таны боцноос юмс тис өөрөөр эргэх тиймэрхүү үйл явдал болж магадгүй юм байна. Та яна ингэч бах тэгч бах гэл ингээл тэгж бодож исэн зүйлүүд дээр ч юм уу ингээд таны бэлдэжсэн зүйлүүд дээр ч юм уу яг ингээд нөгөө шулуун юу гэдэг таны яг бодож байгаагаар биш ари өөр нэг тийм шинэ энергийн давтамжинд ямар нэгэн зүйл шилжээ таны боцноос шал өөрөөр болно гинэ. Тийм. Уул нэм юм болох ёсгүй дээ гэдэг ч юм уу тэгж бодож исэн зүйл чинь ингээд юу гэдэг нэг тийм энергийн урсгалаар тийм маш зөвөр нэг гоё ингэж хувираад танд айгүй ашигтай ч юм шиг тийм танд айгүй тийм айгүй сайн үр дүн авчрах За нэг өөр их юм бол одоо төрний хэлсэнчлэн одоо юмс таны төсөөснөөс хавьгүй илүү өөр сонирхолтойгоор бүрнөх тийм үйл явдал болж магадгүй юм байна. Таны яаны энийг бэлдээл ингэж юм бол чинь тэс өөр юм байна. За иймэрхүү байдлаар айгүй тийм гэхдээ ямар ч таны төсөөснөөс илүү сайнар гэсэн үг хавьгүй одоо илүү сонирхолтойгоор бүрнөх магадлал өндрөө гэж гарч байгаа шүү. За энэ картыг харах юм бол энэ бол бүр гоё карт байна За энэ 7 хоногийн үйл явдал гэх юм бол нэг тийм сансар огторгон сансрын эрчимтэй холбогдоод нэгнийх ингээл одоо урам зориг зүүн сайн өнгөөрөө юм хийгээд байгаа юм шиг ийм карт байна. Тэгэхээр та ингээд одоо орчлын ертөнцийн өндөр одоо жижигэт эрчим хүчтэй цаана нэгнийх ингээл одоо ертөнцийн одоо нэг тийм жижигэт эрчим хүч оддын ингээд нөгөө байрлал урсгалных гой зүв болол тийм таймарчсан танд одоо тэрний од мичдийн одоо сайн байрлалын нөлөөгөөр ч юм уу эсвэл та сансар эрчимтэй холбогдох ч юм уу одоо тэгснээр танд ёр бусын гоё санаанууд төрөх одоо таны бүтээлч одоо урам зоригчин орж ирэх ингээ зүүн совин хурц байх та ямар нэгэн зүйл дээр сэтгэлээр унжсэн бол тэр чинь бүр ингээд арилаад одоо ирээдүгээ маш одоо юу гэдэг гэрэлтэйгээр харж чадах. Тийм. Ямар ч ясан шин төлөвөөч бас гаргаж магадгүй. Ямар ч ясан зүүн совин бол айгүй хурц байна гинэ. Тийм нэг гоё юр бусын гоё санаанууд төрөх.
тийм бүтээлч байдал чи улам нэмэгдэх тийм үйл явдал болох нэ. За тэгчээд за ингээд үйл явдлын тайлбарснаа хараарай. Одоо танд энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй. Одоо таны харсан даасан тэнгэрээс мессеж энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж гэх юм бол энэ ингээд бүх юм нь ургаал бүртээ бүр эврэмэвдээр үржил моцод ургаал те энэ буугаахгүй болно. Тийм тэгээд одоо үндэслэх цаг хугацаа шүү гэсэн юм утгатай карта. Тэгэхээр таны одоо харсан даасан тэнгэрийн энэ 7 хоногт хэрэгтэй мессеж гэх юм бол ер нь бол ингээд суурэ батжуулж те бүр ингээд үнцээ гүн суулгах ийм утгатай картаа ингээ бүр үндэслээд байгаа хгүй бүр ингээ те ингээл тэгэхээр зэрэг та бол яарах хэрэггүй яг одоо бол те энэ 7 хоногт бол одоо таны те үндэс суурэ тийм бэхжүүлэх бүр өшөө илүү гүнзгий үндэслүүлэх те тийм цаг шүү гинэ тий одоо энэ 7 хоногт те та шин зүйл рүү өсчих ч юм уу хийсвэр бодолд автахын оронд яг одоо хийж байгаа одоо зүйлдээ газартаа ч юм анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ингээ мод ингээд тийм даашаа айгуу сайн гүнзгий үндэслэж дээш айгуу өндөр ингэж одоо тий ургадаг шиг тий одоо та өөрийнхөө одоо суур те гэр бүл ч юм уу санхүү ч юм уу эрүүл мэндэ ч юм уу илүү их батжуулах энэ 7 хоногт илүү их тийм батжуулаараа тий ямар ч энэ 7 хоногт одоо үнцээ гүн суулгаараа гэсэн юм зөвлөгөө байна. За тэгээд таны сонголтын мессежээс энэ 7 хоногт танд хэрэгтэй мессеж бас хамгийн сүүлийн танд энэ 7 хоногийн хэрэгтэй мессеж яваа гэж бодож байна. Тэгээ энэ ихтэй амар их бодоод байгаа байхгүй бодоод бодлын шир гэдэг шиг тийм карта бодоод ивэл бодоол энэ юусо дуусахгүй шүү гэж байгаа байхгүй тийм. Тэгэхээр зэрэг тархиндаа эргэлдэг бүр ингээд төгсгөлгүй ингээл те янз бүрийн ингэсэн тэгсэн гээл янз бүрийн урд өмнө болж ирсэн те юмнуудыг бодоол те ингээд төлөвлөгөө юу гэдэм те зогсохгүй ингээд бодоод байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг одоо танд нэгдүгээр карт хэрэгтэй энэ 7 хоногт хамгийн чухал мессеж бол одоо нэг асуудлыг те бүр ингээд энэ эмэгтэй шиг те дахин одоо бодоос толгоодоо ингээл те толгоо одоо өөрийгөө ингэж зовоохоо болоо гинэ тий энэ элсэн цагаас доорно элсэн цаг ахгүй энэ бол доорно тий энэ элсэн цагын дээр сууж байгаа тий толгой барьсан нэмэгтэй болохоор зэрэг өөрийнхөө бодолд ингээ гацсныг хэлж байгаа хгүй юу амар хэм боцороо тий бодолтой ингээ гацсан тэгэхээр зэрэг одоо та энэ 7 хоногт та хэд их дүн шинжилгээ хийх тий ямар нэгэн хариулт гэж авахгүй юм дээр ингээл олон дахин бодох. Тэр ерөөсөө танд аюу сайн зүйл ерөөсөө авчрахгүй. Тий. Тэгж байгаа болохоор зэрэг тий нэг асуудлыг дахин бод бити толгоороо бодоо тий цаг хугацаанд хитэг тий харсан даснаа тэнгэртэй хитэг гэж тий нэг асуудлыг дахин бодохоо болороо гинэ. Тийм л мессеж өгч байгаа юм байна. Олон дахин бодоодох юм зөвхөн одоо таны эрчим хүчиж тий явах бараад байгаа шүү. За энэ дээр энэ 7 хоногт жоохон анхаараарай гэж гарч ах шиг байна. За ингээд тийм бас аюу гой карт харлаа гэж бодож байна. За ингээд нэгдүгээр карт сонгосон нэг ингээд өндөрлөлийн үнэхээр таалагдсан бол тийм лайк тархаа бит мартаараа. Таалагдаад нэгдүгээр картаа сонгосон маань одоо намайг дэмжих хүсэлтэй өөрийгөө дараагийн талын сайнаар одоо бэлэгдэх хүсэлтэй хүмүүс байх юм бол энэ нөгөө зүүн савн тий тэр аюу гой гарсан болохоор зэрэг надад нэг тийм ягаан өнгөтэй одоо үзмийн ягаан өнгөтэй тийм зүрхтэй үзмийн ягаан өнгөтэй зүрх эсвэл чирнэлийн ягаан ч юм үзмийн ягаан өнгөтэй тийм ямар ч хамаагүй эможи өөрийнхөө дуртай эможиг гэхдээ тэр нь тийм одоо чирнэлийн ягаан өнгөтэй тий үзмийн ягаан зүрх юм уус гол өөрийнхөө дуртай чирнэлийн ягаан өнгөтэй эможи дараараа тэгэх юм бол нэгдүгээр картаа сонгосон бөгөөд намайг дэмжиж чад та өөрийнхөө цаашдын байдал одоо энэ 7 хоногоо сайнаар зөвхөн жинэх үг шүү. За ингээд өндөрлөе одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай. За ингээд нэгдүгээр карта дуусчаад за нэг цай ууч тэгээд
За ингээд одоо 2 дугаар карт гэхдээ энэ карт сонгосон мэргийг эхлэе. За нэг зэ. Том. За энэ гой карт гарч ирсэн байна. За ингээд за 20 дахь картыг сонгосон маань одоо энэ 7 хоногт юу ч чухал болох вэ гэхэлэр зэрэг энэ хүн юм төлөвлөө бичиж чинь те маш одоо хариуцлагатай айгуу сахилга баттай юм одоо джентльмен байгаа. Энэ хүн тийм сахиус нэг чихэнд нэм шивж аач юм шиг айгуу гоё картай те. Тэгэхээр энэ 7 хоногт танд юу чухал болох вэ гэхэлэр зэрэг одоо ажил төлөвлөгөөний нэг тийм юмаа ингэж одоо эмих цэгцтэй зохион байгуулах төлөвлөх хэн зүйлээ гэж чухал болно гинэ. Тийм. Тэгэхээр одоо тийм магадгүй таны өмнө гаргасан одоо төлөвлөгөөнүүд айл хэдийн аягүй гоё ингэ зөв голдролтой тий орцсон байж магадгүй. Тэгэхээр зэрэг та энэ 7 хоногт одоо гоё системтэйгээр тий алхамаар тий хэрэгжүүлэх энэ зүйлээ гэж чухал болж магадгүй бас магадгүй тий. Тийм зүгээр л юу нэг картыг авах юм бол таны 7 хоногт юу чухал болох вэ гэхээр яг олон хүмүүс үзэж байгаа ч олон одоо үйлчлэр юу төлхөр үгүй хэлээж бодож байна ярьчлаа. Одоо энэ 7 хоногт те танд юу чухал болох вэ гэхээр замбраагүй байдлаас ингээд ангиж байгаа яг энэ хүн шиг нэг тийм цэгцтэй те одоо цагийн тийм менежментээ те одоо зөв одоо зохион байгуулах сахилга баттай те төлөвлөгөөтэй байх тийм ямар нэгэн зүйлийг яг системтэйгээр те алхамаар хэрэгжүүлэх те энэ зүйл аяг чухал болж магадгүй юм байна. Яваар тарж байгаа миний хил ам ядрээд ташгана. За тэгээд өөр амьсгал. За 20 дугаар картыг сонгосон маань ямар өөр амьсгалтай 7 хоног болох вэ гэхэлэр зэрэг. Ямар нэгэн одоо өндөр босхтой зүйлийг те даван туулах тэр зүйл аяг чухал болж магадгүй юм байна. Юу нэлээ өндөр зорилго ч юм уу өндөр босхтой зүйлийг те даван туулах тийм уур амьсгал байж магадгүй юм байна. Мөн яг аяга олон үзэж болохоор хоёр вариантаар тайлбарлая. Нэг нь тийм хүмүүс. Хоёр дахь вариант нь болохоор зэрэг байгаль уулахад тийм ер нь бол нэг тийм байгаль уулахад тий гарах авирах хотоос зайдуу тий одоо байгальтай газар аялах ч юм уу скол лагер гарах ч юм уу хөдөө явах ч юм уу тий тэгээ уулахадтай газар тий очихоор одоо төлөвлөх тий та магадгүй тэр одоо байгалаас маш одоо гоё энерги аргасар их эрчүүч бол авч магадгүй юм байна. Тийм бэ махуудын сэтгэл зүйн хувьд ч гэсэн ингээд байгаль гараад нэлээ их гоё цэвэрлэгдэхтэй тийм уур амьсгал магадгүй хотоос зайдуу гарах лагер хөдөө амралтын газар ч юм уу тий уул хаттай газраар явах ч юм уу. За тийм уур амьсгал байна. Тийм нэгдэх нь болохоор зэрэг түрүү хэлсэн дээ. Ямар нэгэн одоо энэ 7 хоногт ямар нэгэн зүйл ямар нэгэн өндөр зорилго ч юм уу өндөр босхийг давах тийм үйл явдал болж магадгүй байна. За ингээд ийм хоёр вариантаар хэлье. Аль таарсныгаа таалагдсныгаа хүлээж аваа. За тэгээд үйл явдал нь юу лээ? Тийм үйл явдал. Үйл явдал нь болохоор зэрэг тийний эрчтэй зүйл байна. Ямар нэгэн ингээд шууд явчихж байгаа байхгүй юу? Таны газар руу тэ аялал нэг хөдөлгөөн бол байна. Тэгээ тэр зам шууд нээлттэй болох юм байна. Аялал хөдөлгөөн байгаа нээлт тий. Яа нэг зам нь ингээд шулуудаал та өөзөө явъя гэлтэй шууд бахан гэлтэй. Тийм. Тэгэхээр зэрэг энэ ямар нэгэн одоо гинтийн аялал гарч магадгүй томилолт эсвэл шинэ газар руу тэ хөдлөх үйл явдлыг бол тийм бэлэгдэж магадгүй байна энэ карт. Магадгүй лагер гарах хөдөө явах тий. Тэгээд тэр замд чи ямар нэгэн саад татвар байхгүй гинэ. Шууд ингээд зам нь ингээд шулуудсан байхгүй шүү гэл тий. Тэгэхээр зэрэг энэ 7 хоногт танд ямар нэгэн шинэ боломжууд өв таалгаа тий маш хурдтай нээх тий зам шулуудах тий зоригтойгоор өсрэлт хийх ч юм уу. Нэг тиймэрхүү үйл явдал байна.
Яг гинти аялал томилолт шинэ газар руу тий өөр одоо хотоос одоо явчих юм уу гарах ч юм уу ямар нэгэн зүйл рүү ингээд явах нэг тийм юу байна. За тэгээд дараагийн картыг харах юм бол тийм тэгснээр нэг тийм шинэ газар нутаг төсөл рүү тэмүүлэхийг биелэгддэг юм газар. Ийшээ явна гэдэг бүр ингээд алсыг зориод алсыг хараад алс руу ингээд тэмүүлж байгаа юм утгатай карта. Тэгэхээр зэрэг ингээд дэрэгдэн ингээл гой сарнаа марна дэлгрээл тий. Ингээд айл хэдийн тэр газар очиод үзсэн юм шиг. Ямар нэгэн зүйл ургацсан нэг тийм зад баг. Таны өмнө нэг шинэ ертөнц одоо шинэ газар орно одоо нэгтгэх гээд байгаа юм шиг тий. Тэгэхээр энэ 7 хоног таны гадаад харилцаа ч юм уу, аялал төлөвлөх ч юм уу, эсвэл өөр хот аймаг ч юм уу тий. Орон руу тэмүүлэх явах тий. Ямар нэгэн шинэ зүйлийн суурийг тавих. Тийм гинти сайхан тийм нэг одоо нөхцөл боломжууд гарч иж магадгүй юм байна. Ямар ч хэсэн шинэ газар нутаг шинэ төсөл рүү тэмүүлэхийг биелэгдэж байгаа юм гой карт гарсан байна. Ийм үйл бол болно гэсэн үг. За тэгээд энэ хоёр нэлээд төстэй байна тий. За тэгээд одоо 3 дахь картыг харах юм бол айгүй ингээд арай ч юм хурц биш тий. Нэг тийм ухаалаг зөвлөх тийм нэг одоо бие даасан эмхтэй тийм нөлөө энэ 7 хоногт хүчтэй байна. Тийм 3 дахь карт биш 20 дахь карт сонгосон маань одоо маш ухаалаг шулуун шудрагтай амьдралын ариун туршлагатай эмхтэй хүн гарч ирж одоо чухал нөлөө үзүүлнэ гэх юм уу. Эсвэл одоо 20 дахь карт сонгосон маань нэг тийм бодит байдлыг үннийг хэлэх зөв замруу те хөтлөх тийм эмхтэй байх ч юм уу. Ямар ч гэсэн тийм бусдаас ингээд хамааралгүй айгүй тийм бие даасан нэг тийм бардам дүр төрх байгаад байгаа байхгүй. Магадгүй та иймэрхүү маягаар бие авч явж бас магадгүй. Та өөрөө нэлээд амьдралын ариун туршлагатай айгүй шулуун шударга өөрөөсөө яг ингээ тгий гэлтэй. Тийм бие даасан тийм одоо юу гэдэг өөртөө ихтэй ийм дүр төрхтэй айгүй тийм ухаалаг иймэрхүү одоо зам байдлаар энэ 7 хоногийг 7 хоногт иймэрхүү зам байдлаар одоо өөрхөө бие авч явах. Эсвэл ийм эмхтэй хүн танд одоо сайн нөлөө үзүүлэх. Тийм. За тэгээд одоо 20 дахь карт сонгосон хүндээ одоо энэ 7 хоногт таны харсан даасан тэнгэрийн мессеж. Тийм бас л ингээл өөр жимс ургаал ингээл ногоон айгуу гоё юм картай. Тэгэхээр зэрэг байгалийн элбэг дэлбэг байдал гэсэн юм карта. Тэгэхээр та ингээд хэдийн одоо аль хэдийн одоо бүрэн бүтэн юм гоё цагаан тий одоо бүрэн танд одоо бүх зүйл байгаа. Тий та ингээд өөрийнхөө дутагдaltaй тал дээр биш одоо байгаа зүйлдээ талархаараа гинэ. Тий дарсан тэнгэр мессеж юм бол энэ 7 хоног тий танд бол бүх зүйл байгаа. Та дутагдaltaй ингээ тий одоо тал дээр биш өөртөө байгаа зүйлдээ талархаараа энэ 7 хоногт. Тий тэгэх юм бол одоо ослын ертөнц танд үр шимээ өгөхөд тийм бэлэн байгаа шүү гинэ. Тий. Тэг ер нь бол энэ 7 хоногт өөртөө аюу сэтгэл хангалуун, талархалт юмд аюу талархалтай байж байгальтай ойр байхыг сануулж байна. Тий. За энэ бол харснаас тэнгэр мессеж ялла. Тэгээд за ингээд өндөрлөх тохиод хамгийн сүүлийн танд хэрэгтэй. Энэ 7 хоногт одоо танд хэрэгтэй мессеж гэх юм бол. За энэ ингээд юу яадаг байхгүй юу? Нөхөн төлж нөө гэдэг юм утгатай карта. Тэгэхээр зэрэг магадгүй энэ 6 сар хэлж байгаа юм шиг ингээд 6 сар чи ингээд хүүтэн ч юм өвшөгөөсөн бол ингээд хавар болоод гоё ингээд нөхөн төлжөөд одоо ингээд жинхэнэ гоё зам болно шүү гэж байгаа юм шиг те. Тэгэхээр ингээд тий хавар өнгөрөөд зам болоод тий амьдрал ингээд нөхөн төлждөг шиг те. Тэг өөрийн гэсэн ингээд цаг хугацааны одоо байгаль те төмөчлөгтэй байдаг. Тэгэхээр зэрэг тань тэнгэрээс өгч байгаа мессеж гэх юм бол ер нь бол юмд яарах хэрэггүй. Байгалийн одоо урсгалд
итгэхээрэй гинэ. Байгалийн урсгалд итгэх тийм одоо танд ямар нэгэн жижигхэн одоо санаа оноо жижигхэн одоо тийм нахиа мэт тийм зүйл шинэ одоо санаа оноо шинэ харилцаа байгаа бол ямар ч одоо саадгүйгээр асар том одоо бат бөх мод болж одоо ургах учир тийм төвчээртэй бөгөөд тийм итгэлтэй урагшлаараа гинэ. Нөхөн төлжих цаг шүү. Төвчээртэй итгэлтэй байгаараа. Бүх юм одоо тийм нөхөн төлждөг. Бүх жижигхэн нахиа ингээд том мод болдгоо тэгэхээр зэрэг тийм. За ямар ч гэсэн ийм мессеж өгч юм санагдаж байна. Тийм энэ бол тийм нөхөн төлжил гэдэг ийм утгатай мессеж аа. Юу картаа. За нэг өөрөөр яаж ингэж тайлбарлах юм байна. Энэ нөгөө сайн арах юм бол жижигхэн наханад ургаж байгаа хгүй энэ дээр. Доороос ч ингээд одоо тийм бэлэн болцсон ингээд одоо тийм хүн төлчөөд ингээд юу гэдэг ингээд юу яатсан хагдарсан бот ингээд жоохон нахаа ургаж байна. Жоохон төвчээр хэрэгтэй гэсэн үг. Хавар болоод одоо 100 болж байгаа учраас тийм ингээд бүх юм цаг хугацааны тийм өртөгтэй байдгаа. Яарах хэрэггүй байгалийн урсгалд итгэхээрэй гинэ. За ийм мессеж өгч юм байна. За ингээд өндөрлөө одоо 20 дугаар харт сонгосон маань энэ 7 хоногийнхоо мессежид ингээд хүргэлээ үнэхээр таалагдсан бол лайк битэн мартаарай. Таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол эмоц дараарай гэж хүсье. Тэ эмоц нь тэ ногоон зүрх ч юм уу, ногоон мод ч юм уу тий. Энэ дээр ингээд тэ нахайлна гэсэн болохоор зэрэг тий. Ногоон юм гоё мод юм уу эсвэл тэ ногоон зүрх дараараа хоёрыг нь тэнд арсан жолно. Тэгэх юм бол 20 дугаар картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж та өөрийнхөө одоо энэ 7 хоногийг сайнаар тэмдэглэж одоо тийм бэлэгдэж гэнэ гэсэн үг шүү. За ингээд өндөрлөө одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. За ингээд 20 дугаар картыг сонгосон өндөрлөөд за нэг цай уу. За ингээд 3 дахь картыг сонгосон мөр хийхлээ. За одоо нэг үзье. Улаан цугаа мандас өгт гоё карт гарсан байна. За ингээд тэмхүү карт гарсан байна. За ингээд хамгийн ихний энэ картаар юу чухал болох вэ? Энэ 7 хоногт 3 дахь картыг сонгосон байна. Энэ 7 хоногт одоо юу чухал болох вэ гэхээр зэрэг ер нь бол амжилт талархлын тийм одоо юу гэдэг уур амьсгал давтамжинд байх нь айгуу чухал гинэ. Энэ 7 хоногт амжилт талархлын давтамжинд тий өөрийгөө байлгах. Тий. Тэгэхээр зэрэг ер нь бол таны бодож яаж исэн төлөвлөгөөжнийхөө ингээд хэрэгцсэн юм шиг яг ингээд ботсон төлөвлөсөн чинь яг ингээд хэрэгцсэн юм шиг болгохын тулд та тийм айгуу тийм өөдрөг тийм талархлын давтамжинд энэ 7 хоногт байвал айгуу зүгээр юм байна. Тийм. Айл хэдийн та амжилтанд хүрсэн, айл хэдийн одоо улаан тугаа мандуулсан юм шиг тийм. Тийм өндөр хэлбэлцэлтэй байвал тийм энэ 7 хоногт айгуу чухал юм байна. Юу ч юм дэ заадах. Айл хэдийн одоо амжилтанд хүрсэн таны хүсэл ингээд тийм биелсэн юм шиг тийм өндөр хэлбэлцэлтэй тийм одоо давтамжинд та өөрийгөө урьдчилан ингэж тааруулж байх нь айгуу чухал болно гинэ. Тийм. Тэгэд одоо таны энэ одоо ийм өөдрөг тийм энэ талархал баяр хүртэ байх энэ давтамж чинь
одоо энэ 7 хоногт аюу одоо гинтийн гой боломжуудыг танилуу ингэж соромжон мэд татах болно шүү гинэ. За ямар ч гэсэн урдчлаа тийм тий. Баяр хүртөө тийм юмд тийм одоо байгаа юмд талархсан амжилтанд хүрсэн юм шиг тий. Тиймэрхүү байдлаар одоо бие авч явах нь гэж чухлаа гэж хашх байна. За тэгээд энэ 7 хоногийн уур амьсгал ямар нэг ол замаг бол байна. Ол замаг байна. Тэгээд энэ нөгөө нэг ол замаг материалыг болон санхүүгийн юм дээр аягүй сайн картахгүй юу? Тийм ээ. Тэгэхээр уур амьсгал дээр заас гарсныг ботход нэг тийм санхүүгийн элбэг төлөв байдал одоо юу ч юм бэ? Санхүүгийн хувьд энэ 7 хоногт нэлээд одоо маш тааламжтай тий мөнгөн урсгал одоо нэгдэх ч юм уу янз бүрийн их үсрээс мөнгө орж ирэх ч юм уу тийм уур амьсгал бол тэнд хамгаална гэж хэлж байгаа шиг санагдаж байна. Тий ажил бизнес тий ер нь яг ингээд тэр зүйл чинь ус ингээд юу загас усны дотроо чөлөөтөө сэлдэг шиг тий аюу тийм чөлөөтөө орж ирнэ гэж байгаа юм шиг тий. За ямар ч гэсэн өөрөө өгөөж өсөх тийм 7 хоног байх магадлалтай өндрөө тийм уур амьсгал бол байна. За ингээд дараагийн картыг харъя. За энэ картыг ингээд харах юм бол энэ 7 хоногт болохоор зэрэг ямар нэг юм эргэн гинэ. Юу дан гэдсэн нөгөө юу эргэлт гэхдээ англи үсгний те. Хуучнаар байгаа эргэхтэй. Ямар нэгэн буцах хөдөлгөөн хийх юм бэ? Энэ од гарагийн буцах хөдөлгөөн гэж тийм биш хаа энэ юу юм шүү. Ямар нэгэн хуучин дургаа буцах эсвэл ямар нэгэн юм чи ингээд эргэнэ гэдэг байхгүй. Тий. Та ямар нэгэн хуучин газар руугаа буцах эсвэл ямар нэгэн одоо юм чин буцаж эргэн сайн тал руугаа тий. Эсвэл ингээ ямар нэгэн тийшээ буцахаас өөр одоо нөхцөл буцахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэх тий. Ямар нэгэн хуучин ямар нэгэн одоо ажил үүсч юм ямар нэгэн харилцаа тий. Сэдэ буцаад тэрийг зэгцлэх үйл явдал ч юм уу. Тиймэрхүү зүйл бол болж магадгүй юм байна. За ямар нэгэн юу эргэлт тий. Ямар нэг юм чинь буцнаа эргэнэ гинэ. За энэ аяг олон утгаар хэлж болно. За ч гэсэн ингээ хэлээд архив. За дараагийн карт нь болохоор зэрэг ингээ зоос тий. Ашигтай гэсэн үг. Дараагийн төлөвлөөгүй байж идэл одоо гинт энэ хүний царай тий. Өө гэл тий. Одоо төлөвлөөгүй байж идэл гинт одоо юу гэдэг нэг тийм хөөрхөн мөнгө орж ирэх юм уу тий. Одоо татрын эти буцаалт ч орж ирэх юм уу. Эсвэл хуучин ямар нэг юм зарж марсан тэрний чинь мөнгө тий. Ямар нэг ажил хэрэг гүйцэтгсэн тэрний чинь мөнгө тинхэнт орж ирэх ч юм уу. Эсвэл нэг одоо гудамжнаас мөнгө олох нь цаашаа ямар ч нэг тийм гинтийн бөгөөд нэг тийм айгу хөнгөн бөгөөд гинтийн нэг тийм хөвгчлөлтөө байдлаар санхүүгийн урсгал тий орж ирэх магадлал өндөр гинэ. Мөнгө талцтай гэлтэй гинт тий. Ямар ч нэг тийм гинтийн чимшиг хөвгчлөлтөө чимшиг байдлаар тийм мөнгө төгрөг орж ирэх магадлал маш өндөр өгнө энэ 7 хоногт. Мөнгөний урсгал орж ирэх ч юм уу тий. За тийм байна. Тэгчээ дараагийн үйл явдал нь болохоор зэрэг тийм та нэлээх одоо эмгтээлэг энергийн 7 хоногт нэлээд байна. Эмгтээлэг юугаа нэлээд одоо идэвхжүүлэх ч юм уу тий. Ямар ч гэсэн та альва зүйлийг ингээд хүчээр хийхгүй яа ингээд одоо хүлээн зөвшөөрөлт нэг аюу зөөлөн байдлаар ямар нэгэн зүйлтэй хандах тий амьдралыг ингээл хийх хянаал ингээл тэгж нэг оролдохгүй яг л ингээд урсгалаар нь тий аяанда таны ажил үүсч ингээл тий байранд ороод тиймэрхүү нэг тийм урсгал байна тий. Та тэгээд өөрөө энэ 7 хоногт нэлээ эмгтээлэг зөөлөн одоо уян хатан чанараа ашиглаад одоо та ямар ч асуудлыг маш одоо тийм ухаалгаар тий сөргөлдөөнгүйгээр шийдэж чадах юм шиг. Тийм. Эсвэл ийм эмгтээ таны амьдралд айгу өвчтэй нөлөө үзүүлнэ. Маш айгу уян зөөлөн эмгтээ айгу
ухаалгаар байдаг одоо эмгтээлэг нэргэн дүүрэн ч юм уу те энэ ийм эмгтээ танд аягүй сайн нөлөөлнө. Эсвэл та өөрөө ийм энэ эмгтээ гэсэн үг та өөрөө. За ингээд үйл явдлын хэл дуусчаа танд энэ 7 хоногт хэрэгтэй. Одоо харсан даас нэг грим мессеж чекэж үзсэн юм банаас. Урд тага юм хийгээд тэгээд яв гэсэн ийм утгатай карта. Одоо нэг нь юм хийгээд тэгээд яв гэсэн тий. Тэгэхээр зэрэг яг орчлын ертөнцийн цаг хугацаанд итгээ одоо байгаа юмдаа итгээд тэгээд яваа гэсэн ийм утгатай карта. Тэгэхээр зэрэг таны одоо юу гэдэг хүчин чармаал чи хизээч ингээд талаар болохгүй гинэ. Тийм. Та өөрийнхөө хийж байгаа тий зүйлд ерөөсөө тэргэлзэх бол хэрэггүй. Үр дүн тий аяндаа ингээд гарнаа. Тий одоо энэ 7 хоногт та шууд үр дүн харах гэж одоо яаралгүйгээр яг л энэ 7 хоногт хийх ёстой, хийж чадах та юу хийж чадхаараа нурдаага юм л хийгээ яв гинэ. Тий. Орчлын ертөнцийн одоо төгс цаг хугацаанд итгэхээрээ тий. Та өөрийнхөө зүгөөс хийх ёстой зүйлээ чин сэтгэлээсээ одоо хариуцлагатайгаар энэ 7 хоногт одоо төрөжлүүлээ ингээд хийгээрэй гинэ урдаага зүйлээ. Тэгээ яваадах юм бол орчлын ертөнц бол тий. Бүх юм төгс цаг хугацаанд танд ирдэг шүү гинэ. Одоо яарах хэрэггүй л гэж юм байна. Урдаага юм хийгээ явжээ энэ 7 хоногт гэж байна. За тэгээд энэ нас нэлээд адилхан. Яг л өөрийнхөө замаараа тий ингээд. За энэ карт болохоор зэрэг сонголтын картны танд хэрэгтэй мессеж гэх юм бол энэ яг нөгөө энэ картны гол утгыг би хэлэх юм бол юу байхгүй юу? Энэ карт нөгөө ямар нэгэн баяр хөөрт ямар нэгэн одоо баяр дууссан. Одоо дууссан учраас та дараагийн аялалтаа бэлдээ гэсэн юм утгатай карта. Тэ? Time тий. Одоо ямар нэгэн одоо баяр ч юм уу юу ч ямар нэгэн зүйл дууссан. Одоо та дараагийнхаа аялалдаа бэлдээ гэсэн ийм карт учраас одоо энэ танд хэрэгтэй мессеж гэх юм бол одоо таны амьдралын ямар нэгэн тий одоо мөчлөг ч юм уу хуудас ингээ хааглаа тий хуучин амжилт сүүл ямар нэгэн бүтлгүүтэл ч юм уу ямар нэгэн зүйлийн хугацаанд ингээ дууссан үлдэх хугацаа дууссан гэдэг одоо тэнгэр танд ингээ сануулж байгаа юм шигтэй. Тэгэхээр дараагийн 7 хоногт одоо 3 дахь карт сонгосон маань ямар нэгэн зүйлийг албан ёсоор эцэслээд одоо өөрийнхөө урд байгаа зам одоо шин замаараа тий урд байгаа замаа хараа яваа гэнэ цаашаа яваа гэсэн үг. Шин замынхаа тий анхны одоо алхмуудаа хийгээд ингээ зоригтой ингээд нэг нэгээр нь гэдэг шатаад амжаад яваараа гинэ. Тэгж хэлж байгаа юм шиг санагдаж байна. Замарчаас яагаад ингэснэ гин тийм карт гарсныг биш ойлгосонгүй үзэж байгаа хүмүүстэй өөртөөхөө тийм нөхцөл байдал тохируулаад сонсож байгаа гэж бодож байна. Тийм яг нөгөө энэ картны явтай гол утга нь түрүү хэлсэндээ хамгийн түрүүнд ямар нэгэн зүйл дууссан тий одоо ямар нэгэн бүтлгүүдэл ч юм уу ямар нэгэн скол баяр хөөр ч юм уу ямар нэгэн зүйл тий дууссан тул одоо та дараагийн аялалтаа бэлдээ. Дараагийн зам руугаа хараа яваа гэсэн ийм утгатай карта. За энэ зүйл танд хэлж ийн гэж бодож байна. За тэгээд за ингээд тийм өндөрлөлийн үнэхээр таалагдсан бол лайк хабит мартаараа таалагдаад та намайг дэмжих хүсэлтэй хүмүүс байх юм бол 3 дахь картыг сонгосон хүн маань улаан туг гэсэн тиймээс дараараа улаан туг бол олдохгүй л одоо улаан өнгөтэй зүрх хийсэн ч олно. Ямар ч ясан улаан өнгөтэй улаан туг эсвэл улаан зүрх хоёулын тэнцэрэг дарсан ч олно. Тэгэх юм бол 3 дахь картыг сонгосон бөгөөд намайг дэмжиж байгаа өөрийнхөө 7 хоногийг сайнаар бэлэгдэж ийн гэсэн үг шүү. За ингээд өндөрлөлийн одоо энэ хүртэл үзсэн сонирхсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. Ингээд дараагийн бичлэг хүртэл баяртай. Бай бай.